Бид оюуны өмчийг дээдэлдэг. Одоо манай шүүдэр продакшны анхны бүтээл Ану хатан Түүхэн орон сайхны кино гэхэд одоо 2 жилийн хөдөлмөр орсон. Тэгээд нийт 1000 гаруй хүмүүс энэ киноны одоо дийлэгцний болон арын албанд ажилласан. Тэгээд ойрын одоо хэдэн жилдээ бүтээгдээгүй тийм том кино уран бүтээл болсон. Тэгээд энэ нэг гэрч нь бол 2014 оны 9-р сарын 9-нд Америкийн одоо DVD болон төлбөртэй телевизийн зах зээлд эрэлхэг гүнж нэрээр гарсан. Гэтэл энэ манай бүтээлийг дөнгөж одоо театраас буумагц YouTube сайт болон одоо наран тоол зах дээр ингээд ямар ч оюуны өмчийн зөвшөөрлгүйгээр энэ олон хүний хүч хөдөлмөр тэгээд одоо зохиогч миний болон манай гэр бүлийн өмч хөрөнгөнд хаалтаж ингэж тараасан юм явдлууд гарсан. Тэгээд үүний эсрэг одоо тухайн үед шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга байсан Магна болон энэ оюуны өмчийн газар мөн энэ мөрдөн байцаах газрын цахим гэмтэргийн тасгийнхан бид одоо хамтарч тэмцсэн. Тэгээд Ану хатны тэр холгаан эсрэг тэмцэж байх явцад жүжигчин Навчаас яг энэ зовлонд нэрвэгцэн. Навчагийн нэг бол Ардма кино бас наран тоол зах дээр гарсан байсан. Тэгэл манай шүүдэр продакшныхан Навчагийн дүү гэл ингээл тэр холгаан DVD-нүүдтэй тэмцэл явж байсан. Тэгээд тэр DVD-г ингээд зараад сууж байгаа хүн авж байгаа хүмүүс нь одоо энэ ямар одоо хүний үнэтэй хүч хөдөлмөр хөрөнгөрөө одоо халтж байгаагаа тухайн үед бол аюу дутуу ухамсарлаж байгаа юм шиг санагдчихсэн л та. Тэгэхээр за бүр ингээд хүний өмч хөрөнгийг завшиж сорсон тийм хүмүүс байлаа гэхэд тэр нь худалдаа авахгүй байх юм бол энэ оюуны өмчийн хулгай өөрөө аянда алга болно гэж би боддог. За бид хичнээн ч одоо мөнгөгүй байлаа гэсэн хизэж аль нэг дэлгүүрээс үнгүү талах совчлаад гарах ямар ч ирэхгүй энэ бол шууд толгой олно тий. Түүнтэй адилхан энэ киноны уран бүтээлчдийн одоо хөлс хүчээ зарцуулж ингэж зовж ээж хийсэн киног одоо хин нэгэн гэртээ хуулаад хувлаад тэгээд худалдахад түүний одоо 1000 төгрөг төлөөд авч байгаа хүн бол өөрөө хэдийгээр 1000 төгрөг өгсөн ч гэсэн хулгайн бүтээлэг авч байгаа учраас талах хулгаалсандаа л адилхан гэж би боддог. Нөгөө талаасаа тэр хүний киног одоо театрт очиод үзэж амжаагүй бол ямар нэгэн төлбөр төлдөг төлбөртэй телевизэд мөнгө төлсөн тэр мөнгө чинь тухайн одоо студ тухайн уран бүтээлчдийн дараагийн бүтээлээ хийх санхүүгээ босгоход нь болон тэр киногоо хийхэд зарцуулсан мөнгөнд нь хөрөнгө оруулж байгаа юм шүү. Ингээд оюуны хулгайг хязгаарлаж театрч бай, телевиздээч бай, мөнгө төлөөд энэ киног үзээд сурчих юм бол манай үндэсний кино урлаг цаашаага хөгжих алхамд нь та бас хөрөнгө оруулж байгаамаа. Цаашдаа энэ төрөөс хийх хамгийн том алхам бол энэ оюуны өмчийг хязгаарлах, өмчийн хулгайг хязгаарлах тийм боловсронгуй хуулийг нэг яралтай боловсруулаач гэж уриалж. Бид оюуны өмчийг дээдэлдэг. Би зохиолч шүүдэр цэцэг байна. Би оюуны өмчийг дээдэлдэг. Бид оюуны өмчийг дээдэлдэг.